Боловсрол бол мөрөөдлийн үр. Дэлхийн дайтай сайхан амьдрах тэр хүсэл тэмүүллийн эхийг боловсролын үр сэтгэл зүрхэнд бий болгодог. Гэвч Монголд олон мянган хүүхдийн мөрөөдөл сургуулийн босго давалгүй гээгдэн үлдэж байна. 15 настай охин өвчний улмаас эмнэлэгт олон жилийг өнгөрүүлжээ. 11-ээс 14 нас хүртлээр сургуульд алдаг оног явж бүр бүтэн жил сургуультай очоогүй үе тохиосон байна. Эмнэлгийн орон дээр амьд тэмцэн амьдралын утаснаас атгаж чадсан ч сургуулийн босго түүнд хэтэрхий хүнд хизээж давшгүй мэт мэдрэмжийг өгсөн байна. Улмаар охин 14 наснда сургуулаа бүр мөсөн хаях шийдвэрийг гаргажээ. Тэр нь хэцүү. Тэгэл том болоод яг ирээдүг болж байгаа юм шиг л. Яг том болоод ямар хүн мэрэгжлэх үү, боловсролох үү, ямар нэг юмыг бас ингэж хэлчих чадахгүй. Нэг тийм нэг хүн болондоо гэж нүдэн төрслөгтэй л тийм хэцүү л. 7 дугаар ангидаа бол суугаагүй. 8 дугаар ангидаа бас суугаагүй. Тэгээд 9 дугаар ангидаас суусан. Гидсэн дээр ер нь бол нэлээд олон соревтой, шарахтай байсан болохоор ингээд би сайн хөдөлгөөн хийж чадахгүй. Босод илүү найзтайгаа ингээд харьцаж чадахгүй. Би ийм байдлаасаа болоод ичээд тэгээд дээрэс нь хичээл намандаа ер нь нууж тусан болохоор бас хүүхдүүдээс хичээд өөрийгөө ингээд нууж хаах. Нэмэх хичээл скул татлага өгөөд талаар багшаас асууж үзсэн. Тэгсэн чинь зав байхгүй. Дээрэс нь тэр сургууль маань болохоор нөө бас багш нь хөрөлцөхгүй. Нэг багш л гэхэд дөрөж 2-3 хичээл хамт ордог. Нэг багш нь. Чи нэг юм хэдэггүй ч хаашаасуу. Нөгөө нэг альтайхан юм хийгээд бүгдүүд жахаана. Нөгөөдөг урагшаасуу гэж хэлээг багт нь урагшаа очиж суугаад хичээлийг нь жохоо ойлгохлаа. Чи юм ойлгохгүй мэдсэн над ингээд асуудал болоод байна. Би ингээ юм ойлгодог хүүхдүүд хичээлийн заагаад яг зэрэг яммаар байна. Тэгээд хаашаа сууддаг, хаашаа суугаад яадаг. Хүүхдүүд бодно. Энэ ч уусаа хичээлээ хийдэггүй. Нэг юм хүмүүнд оролцдгүй. Би бэлтрэнд тэр нэг гидсмэтсэндээ шарах сарвтай болохоор би тамирч жардаггүй. Амри төггүй хүүхдэл. Тэрнээс л гондон амирх бодлогошин гэртээ очиад бодонгот би мархаа хичээлтэй яммааргүйсэн атнаа. Хүүхдэд дээрлэхэж гадуурхаж байгаагийн суур шалтгаан тэгш бус гараа баян ядуу гэж ялгуурлах үзэл. Ийм хандлага зарим эцэг эх багш ажилтны томчуудаас хүүхдэд халдварлаж, учир мэдэхгүй хүүхдүүд нэгнээ сургуулаасаа гарах хүртэл нөхцөл байдал руу түлхэж байна. Гарыг идэх шийдвэрийг би өөрөө харгасан. Багш нар хүүхдүүд ч гэсэн намаа ингээд чи бараг гарчаа. Чи ингээд хүлээ аваад явчихгүй юу бараг. Юм хийдэггүй юм чинь ямар юм хүмүүнд оролцдог ч үстэй л. Тиймэрхүү утгаар намайг ер нь гар гэл тэгэл би өөрөө ч гэсэн бодоол нэрэж би хичээл намайг найлгадаг ч үстэй. Ямар нэг арга хөөс ажил хариунд би оролцдог ч үстэй гэдэг тал ер нь хэрэггүй маань гэж таад тэгэл гэрсэн. Арга гэрийн нөхцөл байдал харилцаан дээр бол ямар ч асуудал байхгүй. Хичээлийн өөрөө нөхөйгээд одоо утас ч юм уу компьютер таблет вирусаа байхгүй. Тэгээд тийм боломжтой айл бол биш. Энэ дээр хичээлсэн чинь бол одоо илүү гайгүй юм ойлгож байна. Тэгээд дахиад стур ангидаас сураад тэгэхээр тэр жил чинь би энийг ойлгохгүйсээ одоо энийг ойлгоод авчээ гэдэг ч юм уу. Бүр урам зориг ороод. Одоо тийм ирээдүйд юу гэсэн чинь. Одоо ирээдүйд стур ангид төгсөөд нөгөө нэг стур ангийн гэрчлэгийг аавангуудаа юунд ороод коллежид орongтой Японд руу яваад гоо сахны чиглэлээр сурах гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа гоо сахны чиглэлээр сурж агаад мейкап артист болъё гэж бодож байгаа. Бид нэр хүүхэд бүгдээрээ хүүхэд амар их ялгуурладаг. Одоо жишээлбэл анд сурдаг хүүхэд хоцроод ороод ирлээ гэхэд заагээс ороо сууж хөнөж гай. Ста суугаарай. Одоо энийг нь бичээрэй. Тэрийгээ газ хийгээрэй гэж. Тэгээл нөгөө л нэг итгэхгүй хичээлээ ойлгоё гэсэн ч ойлгохгүй хичээгээл яваад төгтөд хоцроод ороод ирэнгүүт аав ээж чинь за сам арга хэмжээ аавна. Чи хичээлийн дараа үлдэж энийг хийн шүү.
Тэгж хийдэг ч юм уу. Тэгэл ялгуурладаг. Хүүхдүүдийг хооронд нь талцуулдаг. Тэгээд талцуулдаг хүүхдүүдийг хооронд нь харьцуулна. Тийм асуудал битээ гаргаасаа гэж бодож байна. Бидний оронд өөрсдөө бас тавиад үтээсэй гэж бодож байна. Адилхан хүүхэд байсан гэж. Монгол улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үн төлбөргүй олгоно хэмээн заасан. Гэвч хүүхдүүд өөрөөс нь хамаарахгүй шалтгаан нөхцөл байдлаас олж энэ эрхээ эдэлж чадахгүй боловсролын тогтолцооноос гээгдэж байна. Найзыг минь сургуульд оруул мэдээллийн багсад боловсролын гадна үлдэж буй хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цүнх, нийгэм эдийн засгийн статус доогуур шилжин суурьшигч өрхийн хүүхдүүд, бэлгийн цүнх хүүхдүүд, гендер суурилсан хүчирхийллийн хохирогчид, хурдан морь ундаг унаач хүүхэд, дотор байрны хүүхдүүд, бичил уурхаад ажилдаг алтан бус хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд, тавиул гих айлд амьдардаг хүүхдүүд, өрх толгойлсон хүүхдүүд хэмээн ангилсан байна. 15 настай охины хувьд ялгуурлан гадуурхалд эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад боловсролын гадна үлдсэн. Гэхдээ насан туршийн боловсролын төвд хоцрогдлоо арилгаж ирээдүгөө илүү гэгээлгээр томоор харах болжээ. Дээрх ангиллаас ялангуяа хурдан морины уралдаанч хүүхдүүд, малчин өрхийн хүүхдүүд нэг болон 2 дугаар ангиас хичээлэн завсартаж нөхөж чадахгүй явсаар сургуулаасаа гардаг байна. Үүнийг 14 настай хүүгийн ярьснаас ойлгож болно. Би одоо 14 настай 8 дугаар анги хичээлийг нөхөж үзэж байна. Яг 1-р ангиас хойш сургуулиас зөрчиж эхэлсэн. 2 муу 3 дугаар ангиас л гарсан. Тэгээд 11 нас хүртэл морь унсан. Тэгээ хөөцөлтөөс хөдөө ахталаад надад 4-5 удаа залгадаг гэсэн. Яагаад хичээлд ирэхгүй байгаа юм гэл. Тэнгүүд би одоо хөдөө морь унж байгаа гэл. Тэнгүүд нэг хугацаа гэсэн багш. Йоо. Аль аль хордон хичээл дээр сохог одоо чи амар гоцорсон явж байгаа шүү дээ. Тэгээд хөдөө орно нэг ерөөсөө нэг адам алтайгаал хийх юмтай болохоор нэг олон юм боддог байсан. Нэг хичнээн өв сайлаа хөгөө явж байгаа нь гойж гисэндээ элдэм нам ер нь дутагдсан юм байна даа л гэж. Мэдлэггүйгээр хүн гоцорсон юм байна гэж. Тэгээ юм мэдээд эхлэхээрээс бодол өөрчлөгдөв. Одоо нэрээд IT инженер л гэж. Ер нь одоо л ингэж боддог. Багасаа хөдөө явах юм хэрэггүй л байж таа гэж. Хүүгүүд маань одоо PISA олуулсан үнэлгээний үр дүнгээр октоос доогуур гүйцэтгэлтэй гарсан бүх төрлийн хичээлээр завсардж байгаа статистик мэдээллийг боловсролын амнаас аваад үзэхээр хүүгүүдийн эзлэх хувь өндөр байгаа. Тэг ялангуяа одоо малчин өрхийн хүүгүүдийн эзлэх хувь нь маш өндөр хувьтай байгаа. Нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд бол эцэг эхчүүдийн тэр өөрөөгөө оролцоод дэмжлэг тэгээд аавын нөлөөлөл шалгалтандаа ингээд хуулах нь энгийн үзэгдэл мэтээр ингээд хүлээж авсан иймэрхүү соёлууд нь бас хүүгүүдийн сургалтын амжилтанд нөлөөлж идэв. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өндөр хувийг хүүгүүд эзэлж байгаа. Хүүгүүдийн бас сурах арга барилд тохирсон нийцсэн энэ сургалтын арга зүй бас тутмаг байна. Сургуульд өнгөрүүлэх хичээлээ нэгээр нэмэгдэхэд хөдөлмөр эрхлэх магадлал 6.5%-аар нэмэгдэхээ гэсэн хөдөлмөр эрхлэлтийн судалгаач байна. Тиймээс боловсрол нь хүүхдийн ирээдүй цаашлаад улсын ирээдүйд асар чухал юм. Үндэсний статистикийн хорооноос 2018-аас 2019 онд сургуульд хамрагдаагүй хүүхдийн тоог 6-аас 10 насны хүүхдүүдийн дунд 15,300, 11-ээс 14 насны хүүхдүүдийн дунд 13,800 хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж тооцооллыг гаргасан байна. Сургуульд хамрагдаагүй нийтдээ 29,152 хүүхдийг ялгаатай хэрэгцээгээр нь тодорхой ангилан гаргадаггүй байжээ. Завулмаар 2021-с 2024 оны хооронд боловсрол шинжилгээ ухааны яамнаас 6-аас 14 насны сургуульд огтороогүй хүүхдийн тоог гаргасан байна. Ингээд 2020-с 2021 он 615 хүүхэд байсан бол 2023-аас 2024 онд 357 болж буурчээ. Харин энэ насны хичээл сургууль завсарсан малчин өрхийн хүүхдүүдийн хувьд 2021-с 2021 онд 114 хүүхэд байсан бол 2023-аас 2024 онд 231 болж нэмэгдсэн байна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн санхүүжилтээр 2024 онд сургуулийн насны хүүхдийн сургууль завсарлалтын шалтгааныг илрүүлэх судалгааг хийсэн байна. Уг судалгаар улсын хэмжээнд сургуулийн гадна 2659 хүүхэд илэрсэн. Сургууль завсарсан эдгээр хүүхдийн тоо мэдээллийн хувьд гэхэд
боловсрол шинжилгээ ухааны яам болоод олон улсын байгууллагын гаргасан тоо мэдээлэл зөрүүтэй байгааг харж байна. Сургууль завсарсан болон сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг үл үзэгдэгч, хагас үзэгдэгч, бүрэн үзэгдэгч гэж 3 ангилжээ. Үл үзэгдэгч хүүхд гэдэг нь засгийн газрын болон засаг захиргааны бүртгэлд, сургууль дээрх бүртгэлд огт бүртгэдэггүй хүүхдүүдийг хэлж байна. За тэд хамгийн эмзэг хурж очих боломжгүй хүүхдүүд байна. Жишээ нь 17 настай хүү 2 дугаар ангиас сургууль завсарсан. 10 гаруй жил сургуульд яваагүй үл үзэгдэгч хүүхэд байсан. Харин өнөөдөр тэрээр хичээлээ нөхөж үзээд ирээдүгөө харах өнцөг мөрөөдөл нь өөрчлөгдсөн байна. 2 дугаар ангиасаа завсардаад тэгээд 16 хүртлээ яваагүй. Зүгээр л хөдөө өвөө дээр очихгоо тэгээд уг нь хөдөө орон нутагт уг нь сурсан. Тэгсэн чинь тэгээд нэг тэр сургуулийнх нь хүүхдүүд нь хотоос ирсэн хүүхэд шижиж ирсэн мэлж ирсэн гэж жоохон гадуурхаад тэгээд тэр хүүхдүүдтэй жоохон зодонуудын болоод тэгээд ер нь би өөрөө гахаа шийдсэн. Мөн тэр хугацаанд тэгэл нэг ч юм боддгоо байсан. Тэгэл яг нэг хөдөө орон нутгийн сургуульд нь очичоод тэгээд нөгөө элдв нэ асуудал гаргаад тэгээд нөгөө хөвгдөг гарсан болохоор өвөөгийн төдөө очиод ер нь өвөөтэй зүг мал дээр байдаг гэсэн шүү дээ. Нэг хөдөө өвөө дээр байхдаа юу яадаг гэсэн л та. Өөрөө нэг гэрээрээ хичээлээдэг гэсэн бие даа. Тэгээд эхэндээ амар малчин болон золно гэх нэг тиймэрхэн батцаас. Ээж болохоор нөгөө сургуулийн яваалаа гэж бод. Харин нэг өөрчлөлт арсан болохоор нэг юм бодохгүй шүү нөгөө жоохон бахта цагдаа мөгдөө бол юм болъё гэж боддог байсан. Тэгээд яг хичээлдээ сураад буцаад ер нь бол хичээлдээ дайжгүй болж эхлээд тэгэл ер нь өөр мэрэж сонгохоос. IT инженерийн талаар болохоор ер нь зохион бүтээх талаас нь ер нь амар гоё санагдсан. Тэгээд IT инженерийн ер нь юунаасаа л найзаасаа л ер нь яасан л та. Одоо болохоор өөр нь IT инженерээс сурч байгаа. Тэгээд нэг өдөр хичээл дээр нь багшаас нь гуйж агаад зөвшөөрөл аваад тэгээд цуг хажууд нь хараад тэгээд үтсэн. Шинжээр нь бол амар гоё санагдсан. Ер нь бол зөв үнэл болоод байна шүү дээ. Манай анги гэхэд л нэг амар тасалдаг хүүхдүүд байдаг ус. Тэгээд араас нь тэр хүүхд хичээлээ тастаад байна гэдэг дарга гэрлүүний ярьсаар агаад тэгээд ер нь бол тэр хүүхдүүд одоогоор хичээлээ тастгаа бэлдсэн байна. Тэр нь бол хүүхдүүд боловсрол амар хэрэгтэй. Ер нь ирээдүйд нь ч бас амар хэрэгтэй. Тэгээд ер нь тэгээд хичээл боловсралгүй байх юм бол одоо нэг гадаа нэг суудаг хүмүүс шиг л болно шүү дээ. Тэр ямар ч байсан хүүхдүүдийнхаа 99%-ийг нь бол бага боловсрал эзэмшүүлж байна. 97%-ийг нь бол суурь боловсралыг эзэмшүүлж байна. Энэний дараагийн шатны боловсролын түвшин рүү ороод ирэхээр зэрэг хөдөөгийн эрэгтэй хүүхдүүд маань аяг гээгдэж байгаа гэсэн ийм дүр төрх бол харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг яах вэ, бид нар энэ үеэсээ эхлээд охид хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дунд бол соёл ахуйн юм ялгаанууд бий болох магадлал нэмэгдэж байна л гэж одоо харагдаж байгаа. Одоо улсын сургууль хэдийгээр үн төлбөргүй боловч эргээд суралцахын тулд ийм далд зардлууд их гардаг. За тухайлх юм бол сургууль болон дотор байрны засварын зардал, тэмцээн уралдааны хураамж тийм ээ. За тэгэнгүүтээ хүүхдүүдийн формны зардал, хичээлийн хэрэглэгдэхүүний зардал гэх мэтчлэн эдгээр бүх ачаа нөрөө эцэг эхийн нуруунд дээр байгаад байгаа. Тэгэнгүүт бүлэг маань өөрөө орлогын тогтмол бус, орлого багтаа айлууд байгаад байгаа учраас энэ нь сургууль завсардах шалтгаан нэг болоод идэг гэдэг бас судалгаа байдаг. Хүүхдийн сургууль завсардах бас нэг шалтгаан нь шилжилт хөдөлгөөн. Хаягийн бүртгэл орон сууцны ойр дээр нэгдэг учраас сургуульд хамрагдаж чадахгүй завсардаж тэр чигээрээ сургуулаасаа гарах тохиолдол гарч байна. Би одоо 13 настай 2 жил хичээлээсээ хоцрогдсон. Анх хоцрогдохдоо 4-р ангиас хоцрогдсон. Нөгөө одоо 4-р ангийнхаа зуны амралтаар шилжилт хийх гээд коронавигийн үеэр хөдөө орон нутг руу тэгээд хийжсэн хөдөө орон нутгийнх нь хүмүүс одоо яг намайг гэсэн чинь энэ харайлгүй хөт тэгээд авч болохгүй. Тэгээд хажуу нь коронавигийн үе тэгээд ийч чинь шилжилт хийж болохгүй гэдэг. Тэгээд тухайн үед яг манай ээж аав яг сургуулийн иргэний юм авсан байсан гэсэн. Тэгээд бүр тэгээд буцаж очисон чи хоц дээр очисон чи наадах чинь бүр авцсан. Тэгээд та нар орон нутг руу шилжүүлнэ гэсэн бүр яатсан болохоор одоо та нараа хөтөж авах боломжгүй. Яг хотод дотор байсан бол яа ихсэн гэд тэгээд намайг аваагүй. Хууч ангийнхаа хүүхдүүдээр нь холбоотой байсан. Тэгээд яг тэдний гоё харж жоохон ичээд
Тэгээд манай ангийнхан угаасаа намайг сурдаг гэдэг мэддэг байсан. Тэгээд би жоох хичээд тэгээд сургууль сурахыг буцаад хуучин анги руу орё л гэж бодсон. Тухайн эхэндээ бол надад бол хичээлдээ явахгүй гоё л байсан л та. Одоо ингээд өдрийг нэг сүүлдээ бол надад маш хэцүү байсан. Тэгээд өдрийг нэг ямар ч юу ч хийхгүй арга цагаан өнгөрүүлэх жоох хэцүү. Тэгээд бас хаа ганц нөгөө би тэр үедээ одоо би 4-р хүртэл бараг энд орж ирэхээс өмнө би бараг уншиж чаддаг байсан. Бичгтээ амар алдаад одоо хүртэл амар алдаад бичдэг. Тоогоо чигнэж бичгтээ нэг алдаад бичдэг байсан. Одоо энд орж ирснээс хойш тэгээд 9 сайз одоо энэ бол одоо уншиж 9 сайз одоо 100 гараад уншдаг. Одоо жишээл одоо миний толгойн дотор одоо би найзуудтайгаа ингээд цуг ангидаа сурж исэн бол ингээ хөгжилдөөд цуг тоглоод гэрийн толгоороо цуг хийгээд баймаар байна гэж ер нь бол тэр надад айгүй хүнд туссан. Яг тэр үедээ бодож исэн юм гүйлгээл одоо бордвол хөдөө гардаг л ахта хичээлээ хийцэн гэл. Өөрчлөгдсөн. Одоо нэг надад би угаасаа ирээдүйд болох 2 зорилго тавьсан байгаа. Сан техникчийн менежер тэнгүүтлээ нөгөө нэг одоо альбан байгууллагын бас менежер гэдэг тиймэрхүү чиглэлээ. Техникийн төрлийн. Ягаад гэвэл би нөгөө нэг өөрөө техникт амар дуртай. Тэгээ математикт бүр амар дуртай байхгүй юу? Тэгээд ер нь бол тиймэрхүү. Тэгээ бас сан техникч миний тохирох ажил гэж ер нь бас өөрөө бодоод байгаа. Одоо нөгөө өмнө сурж исэн сургууль нь ингээ яг хувийн эргээ авч явахад одоо ингээд авч явсан байгаа мэдээч авч байгаа шийдвэрийг хийж байгаа. Тэр сургууль нь авахгүй байвал харин буцаагаад нөгөө сургууль нь авах хэмжээний байх ёстой л гэж хэлмээр байна. Харьяаллынхаа дагуу хаяг нь байгаа бол очиод сургуульд хамрагдчих чинь тий. Яг саяны нөгөө хэлсэн судалгаан дээр энэ нөгөө хаягн дээр байдгүй хүмүүсийн хувьд бол завсралт гараад байна гэсэн бас үзүүлэлт гарсан билээ. Цэцэрлэг сургуулийн удирдлагууд маань өөрсдөө хамруулах үүргээ хүлээсэн байгаа тийм. Тэгэхээр энэ үүргийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр одоо босрлын сайдын одоо гэрээнд 3 талт гэрээгээр яг энэ хамрагталтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамрагталтыг нэмэгдүүлэх гэдэг энэ гэрээнд нас ингээд заагаад орж ирж байгаа тийм. Хичээл завсардж байгаа хүүхдүүдийн тоонд тавиул буюу айлд амьдарч суралцж байгаа хүүхдүүд багтдаг. Жишээ нь өөрхөнгөө амьд дотор байрны хүрэлцээ хангалтгүй учраас тавиул хүүхдүүд суралцахад хүндрэл үүсдэг байна. Хамгийн хэмжээнд 4 ерөнхий боловсролын сургууль ажилладаг. За манай сургуулийн дотор байрны 150 хүүхэд амьдрах ийм статустай байр байгаа. Тэр байрны сууя гэсэн хүүхдүүдийн тоо бол тэрнээс илүү байдаг. Тэгээд 50 хүүхдүүд их байдаг. Хамаатан садан өвөө эмээ ах эх нар дээр нь тавьдаг. Зарим нь таньдаг айлдаа тавьж идэг. Тэгээд саяхан гэхэд надад нэг жишээ тохиолдсон. Манай нэг эцэг хүүхдээ дотор байранд оруулж өгөөч гэж хандсан. Ямар шалтгаан эсвэл айлд суудаг байсан. Тэр айл нь одоо бас тэр хүүхдийн талаар анхаарал тавихтаа их дутмаг байна. Бид нар хүүхдээ санаа зовоод байна. Одоо гэр бүлийн тийм шалтгаан байна тэр айлд гэж эцэг нь хандсан. Ингээд дотор байрны багштайгаа цахилтайгаа ярилцж байгаа тэр хүүхдийг дотор байранд орох нөхцөлийг бол бүрдүүлж өгч чадсан байгаа. Тэгээд ганцхан ийм тохиолдол байгаа ч гэсэн цаанаа бол ийм тохиолдол нэлээд байдаг. Тэгээд малчин өрхөд бол одоо байнга 2 сарж амьдарч байгаа нь одоо гэр бүл одоо тогтвортой байх эсгэд бол бас их нөлөөлж байгаа. Аав нь хөдөө мал дээр ганцаараа тэгээд болохгүй болохоор одоо нөгөө ахлах дунд ангид орж байгаа хүүгүүдээ хичээлээс нь гаргаж өөртөө хамт байлгах сонирхол байдаг. Тэгээд ээж нь сумын төвд баг хүүхдүүдтэйгээ буюу октоотойхон байдаг. Ийм тохиолдлоос нөгөө сургуулиас боловсруулаас хоцорч байгаа хөвгүүд гэдэг ийм судалгаа хийгдсэний үндэслэл энэ дээр бас байгаа гэж би бодож байна. Орлоо багтаа өрхийн хүүхдүүд дотор байранд одоо хөдөө орон нутагт байх юм бол илүү боловсралтай ойртох байна гэж хараад байгаа тий. За тэгэнгүүт энэ дээр өөрөө орон нутгийн үүрэг оролцоо маш тодорхой болох нь зүйтэй. Шинэ сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль батлагдаад орон нутгийн чиг үүрэг гэдэг нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргээ заагаад өгсөн. Тэгэхдээ энэ дээр байгаа дурдсан бүхэл асуудал нь өөрөө иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, тэгээ бусад захиргааны байгууллагууд гэдэг 3 байгууллагын дунд ингээд хаяад өгсөн байгаа байхгүй. Тэгвэл хин юугаа хариуцах вэ? Энэ бол хууль өөрөө наривчлсан зохицуулалттай хууль байх ёстой байтал хин юугаа хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй болсон байгаа. За дээрэс нь боловсролын үйлчлэгээний дэмжлэгийн журам гэж өөрөө тийм журам байх ёстой боловч тийм одоогоор байхгүй байна. Дээрэс нь энэ бүлгийн хүүхдүүдийг хамруулах цогц
одоо дэмжлэгийн журам гэж боловсролын яамнаас батлах хэрэгтэй байтал өнөөдөр батлагдаагүй. За ингээд эхлэхээрээ засаг дарга одоо хүүхдүүдийг хичээлийн хэрэглэгдэхүүнээр нь хангана гэдэг үүрэгтэй байтал жишээлбэл энийгээ биелүүлэхгүй, орон нутгийн төсөвтөнд тавигдахгүй ингээл нэг юм дундын асуудал болоод гэхдээ энэ асуудлын талаар хинч одоо дуурдаггүй нөгөө анхаарал тавьдаггүй ийм л асуудал байна да. Өнөөдөр боловсролын салбар зөвхөн одоо сургууль цэцэрлэгт орж ирсэн хүүхдээ тоолоод 97% хамралтай 99% хамралтай гэж сэтгэл ханаад явж. Гэвч энэ тоо статистик хуудвартай бах магадaltaй. Өнөөдөр зүгээр жирийн Баянзүрх дүүргийн насан туршийн боловсролын төв дээр ажиллаар очиход нэг айл сургуулийн насны 3 хүүхдээ дээдлэн 7 дугаар ангийн хүүхдээ огт сургууль суулгаагүй. Тэгэхээр энэ сургуулийн гадна байгаа хүүхдийг боловсролын тогтолцоо огт тоолохгүй тооцохгүй гэсэн. Хэд хэдэн шалтгаанууд байна л да. Нэгдүгээр бол яг ар гэрийн аав ээжийн одоо бас нэг хүүхдээ гэх одоо үүрэг тийм ээ. Энэ бол байхгүй. Ер нь бол тэгэл өөрсдөө би ажил хөдөлмөр хийж гин сургууль руу зөөж чадахгүй байх ч гэдэм үү. Ийм байдлаас бол ар гэрийн дээр ээж аавын анхаарал халамжаасаа дутмаг байдлаас сургууль завсарлалт бас үүсчин. Жишээ нь гэтэл энэ жил одоо манайд нэг айлын аав ээжтэй бүтэн одоо амьдарч байгаа хэрнээ нэг айлын 4 хүүхэд сургуулиас завсарлаад 3 хүүхэд нь одоо манайд ингээд сургуульд хамрагдаад ингээд явж байгаа. Нэг хүүхдийн болохоор ерөнхий боловсролын сургуульд хамруулсан байна. 10 настай би нэгдүгээр бага хатад тэтэлцэгт нэгд болж ирсэн. Би сургуулиас орог. Эмээнд айцдаг юм. Юу сургууль яваа ингээд эд автоо эддэс. Гэсэн чинь тэгээд 9 сар одохдор явлаа гэж. Тэгэхээр явц. Хэд хэдэн настай байлаа? 19. Усг үзээд даатгал хийгээд. Хэлтэн настай нэгдгээр анги болт. Дээр хэдэн ахтай лээ? 2. Одоо ингээд хичээл хийж штэ. Ямар санаж байна? 2. Ном сурах. Тэдгээд эд автотад. Тухайн хүүхдийн ар гэрийн байдал нь сургууль завсардахад хэрхэн нөлөөлж байгааг шинжилэхэд бүтэн өнчин хүүхдүүд хамгийн бага, эцэг эх нь хоёулаа байгаа хүүхдүүд хамгийн их сургууль завсарчжээ. Судалгаанд хамрагдсан сургууль завсарсан хүүхдийн гэр бүлийн амжиргааны төвшний хувьд ч гэсэн хамгийн их нь 64% нь дунд, 11.8% нь дунджаас дээгүүр орлоготой, үлдсэн хувь нь доод орлоготой гэсэн хүүхдүүд багтсан байна. Хотод амьдарч буй сургууль завсарсан хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхийнх нь хариуцлага эсвэл сурах хүсэл сонирхолгүй гэсэн шалтгаантай байдаг бол хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд ар гэрийн гачигдал болоод хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгааны улмаас сургууль завсардаж байна. Сургууль завсарсан малчин өрхийн хүүхэд улсын хэмжээнд 1524 буюу нийт завсарлалтын 57%-ийг эзэлж байна. Түүнчлэн хүүхдүүд бага боловсролын түвшинд хамгийн их буюу 60% завсарсан. Шалтгаан нь ар гэрийн гачигдал, хөгжлийн бэрхшээл, сурах хүсэл сонирхол гэж ангилсан байна. Сургууль завсардаж байгаа хүүхдийг хэрхэн сургуульд хамруулж асуудлыг шийдэж байгаа талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Өдөөгийн аслагдсан малчтын хүүхдүүд за дээр нь одоо энэ уур амьсгалын өөрчлөлтүй одоо зодтой холбоотой асуудлаар бол ялангуяа сөөбийн хүүхдүүд бол одоо сөөбийн хамрагдалтад одоо бас төдийлөн хамрагдаж чадахгүй юм асуудлууд гардаг. За энэ асуудлыг яаж одоо зохицуулах вэ гэхээр бид нар энэ нүбийн одоо хүүхдийн сантай хамтраад хүүхдийн гэр цэцэрлэг хичээллүүлж за ялангуяа одоо манай Эрдэнэтэй сумгүй хамгийн олон одоо хүн амтай ийм сум байдаг. За энэ сумн дээр бол одоо сүүлийн 2 жил дараалан энэ гэр цэцэрлэгийг хичээлүүлснээр өнөөдөр одоо сөөбийн хамрагдалт бол 85%-тай болоод өсөө явж байгаа. Уучин бол 76%-тай байсан. За гэх мэтлэнгээр ийм бол одоо бас үр дүнгууд гарч байгаа. Ер нь цаашлаад энэ хүүхдүүдийг хамран сургах, ялангуяа одоо цаана хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэдэг бас энэ хамран сургалтаас үлдчихдэг ийм асуудал байгаа. Энэ асуудлыг тэр явуулын багшаатай ажилуулах гэдэг юм уу? Ийм байдлаар зохицуулахаар бол төлөвлөө явж байгаа. Лам хүүхдүүдийн хувьд бол ерөнхийдөө бол тийм нэлээд тийм төрийн бус байгууллагуудын хавчлага яваад байвал жаахан тийм насан туршийн боловсрол төвмөр дамжуулаад боловсрол олгох одоо явдал нь бол ингээ ганц нэг үзэгдэжсэн. Ямар нэгэн шахал тавчилт ийм асуудал гарч ирэхгүй бас боловсролынх нь одоо асуудал мод жишээтэй. Боловсролын гадна үлдээд байгаа хүүхдүүдийн хувьд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо бол нэлээд жин дарж байгаа. Өмнөх боловсролын статистик мэдээтэй харьцуулаад авч үзэхээр хамрагдалт бол 30% нэмэгдсэн байгаа.
цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувьд 10% нэмэгдсэн ба эрхний хязгаарлагдсан хүүхдүүдийн сургууль дээр очиж одоо бас ажилласан. За эдгээр хүүхдүүдийн хувьд бол бас орчин нөхцөл ямар байна вэ? Одоо сурч басрах эрхээ эдлэгт нь одоо бас ямар дэмжлэг тохируулгын үйлчилгээ байна гэдэг дээр бол бас төсөл байдлын судалгаа хийгээд одоо хамтын ажиллагааны санамж жижиг байгууллагад хамтраад ажиллаж байгаа. Мөн одоо үндэсний цөөхөн хүүхдүүдэд бол хос хэлний арга зүгээр яг одоо тухайн хүүхдтэй өөрийнхөө одоо ялангуяа Баян-Улгийн аймагт бол казак хэлийг мөн монгол хэлийг яаж ингэж хос хэлний арга зүгээр сурах юм бэ гэдэг дээр бол агуулга хос хэлний арга зүг боловсруулад одоо тэнд сонгосон сургуулиудаар туршиж хэрэгжүүлээд Баян-Улгийн аймагт түгээгээд явж байгаа. Боловсрол бол бүх нийтийн төрөөс санхүүждэг нийтийн үйлчилгээ байх ёстой гэдгийг бол хөгжилтэй улс орны төр засаг ойлгоцсон байна. Өмнөд Солонгосын засгийн газар 10 жилийн өмнө хувийн элит өндөр төлбөртэй сургуулиудыг одоо боловсролын тэгш бус байдлыг улмаар нийгэмд тэгш бус байдлыг үүсгэж гин гэж үзээд одоо өөрчлөх хаах аж мартмаа 10 жилийн хугацаанд одоо хааж нийтдээ төрийн одоо нийтийн боловсролын тогтолцоо бий болохоор бодлогоо зарлаад ажилласан. Өнөөдөр энэ бодлого хэрэгжээд Өмнөд Солонгос улсад айлын одоо айл өрхүүдийн гэрийн дэрэгдэх сургуулийн бүгд адилхан чанартай болсон. Өмнөд Солонгос улс бас сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг улсын одоо нийтийн үйлчилгээ байгаагүй бүгд төлбөртэй хувийн одоо эцгийн нуруу, гэр бүлийн нуруун дээр одоо ачаастай байсан. Энэ үйлчилгээг бас төрийн нийтийн үйлчилгээ болгож хувиргасан. Яг нь сургуулийн өмнөх боловсролын наснд хүүхдийн тархины хөгжил, хэд ярианы хөгжил, хүүхдийн нийгэмчлэлийн хөгжилд хамгийн чухал үе гэж үздэг учраас эхлээд бүх ядуу эрхлэн хүүхдүүдэд эхний жилд улсын цэцэрлэгт хамруулах, дараа жил нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүдэд улсын цэцэрлэгт хамруулах, дараа жил нь одоо хотын захад байгаа одоо цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах гэх мэтлэн үе шаттай бодлого хэрэгжүүлсээр өнөөдөр хувийн боловсролын тогтолцоо нь эрс багасаад бараг байхгүй болоод бүх хүүхэд төрийн санхүүжилттэй нийтийн боловсролын тогтолцоонд хамрагддаг болж байна. Тэгэхээр улс орнууд, засгийн газрууд олон улсын хамтын нийгмийн өмнө өссөн боловсролыг хурдан өөрчлөх, бүхэнд чанартай тэгш хамруулсан эргэтгэж боловсрол олгох амлалтаа ингэж хэрэгжүүлж байна. Монгол улсад 2022 онд хүн амын статистик мэдээлэлээр 942 мянга гаруй өрхийн 3.3 сая гаруй хүн амьдарч байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 770 мянга гаруй хүүхэд суралцдаг. Түүнчлэн боловсролын нөхөн олох хөтөлбөрөөр 5095 хүүхэд суралцж байна гэсэн тоо мэдээ байна. За мөн Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаанд 2659 хүүхэд сургууль завсардсан байна. Тэдгээрээс 496 хүүхэд нь энэ дээрх дүүцсэн хөтөлбөрт хамрагджээ. Харин 2163 хүүхэд нь сургуулийн гадна үлдсэн. За хэдийгээр боловсрол шинжилгээ ухааны яамны мэдээллээр сургууль завсардж байгаа хүүхдийн тоо буурч байгаа хэдий ч бид илүү нарийн тооцоололоор эдгээр хүүхдийн талаар судлаад эргэн сургуульд ороход нь туслах шаардлагатай байна. Нүүбийн хүүхдийн сан боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтраад яг сургууль завсардсан хүүхдүүдийн судалгааг бол хийж гүйцэтгсэн байгаа. За энэ судалгаан дээр бол яг шалтгаан юу байна гэдэг дээр авч үзэхээр за нэгдүгürt тухайн хүүхдүүд одоо өрхийн орлогоос шалтгаалаад ар гэрийн гачиглаас шалтгаалаад мөн тухайн хүүхд хөгжлийн бэрхшээлтээс шалтгаалаад өөрийн одоо хүсэл эрмэлзэл сурах хүсэлгүй байгаагаас мөн одоо бусад шалтгаанууд гэсэн ийм үзүүлэлтүүдээр нэлээд ийм одоо шалтгаан нөхцөл нь бас энэ хүүхдүүдийн сургууль завсардах шалтгаан нөхцөл байна гэсэн юм судалгааны үр дүн гарсан байлээ. Хүүхдүүд яагаад боловсролын гадна үлдээд байгаа гэдэг учир шалтгааныг хүүхдэд ээлтэй хүүхдийн эрхэд суурилсан байдлаар тодорхойлмоор байна. Дандаа хүүхдийг буруутгасан шалтгаанаар хүүхдүүдийг ангилсан байдаг. Жишээ нь сургууль сурах дургүй, ар гэрийн гачигдал гэх мэтчлэн эрүүл мэндийн шалтгаан. Тэгэхээр хүүхэд өөрөөсөө одоо хамаарахгүй шалтгаанаар сургуулийн гадна үлдэх ёсгүй. Энийг бид нар тэгш хамруулах боловсрол гэж хэлж байгаа. Тэгэхээр хүүхдийн тэр тулгарч байгаа саад татваруудыг тодорхойлоод арилгаж гадна байгаа хүүхдүүдийг сургуульд авчрах ийм бодлого өнөөдөр төрд хэрэгтэй байна. Сургуулийн гадна байгаа болон сургууль завсардах эрсдэлтэй хүүхдүүдэд бол ганцхан одоо бодлогын арга хэмжээ авах гэхээсээ илүү салбар хоорондын хандлага арга зүгээр тэр дундаа
хүүхдийн ялгаатай хэрэгцээ, тэднэрт тулгамдж байгаа ялгаатай асуудлуудад нь чиглэсэн цогц бодлогын арга хэмжээ шаардлагатай. 10 бодлогын зөвлөмжийг бол шийдвэр гаргагч болон тодорхойлогч нарт бол хүргүүлж байгаа. Түүнээсээ дурдах юм бол хамгийн түрүүнд хаана байгаагаа үл хамааран сургуульд элсэн орох боломж нь бол нээлттэй байх ёстой. Одоо бол бүртгэлийн асуудлаас үүдэлтэй, харьяаллын асуудлаас үүдэлтэй шилжин суурьшигч өрхөө хүүхдүүд бол сургуулийн гадна үлдэх болон сургууль завсардах эрсдэлтэй байгаа учраас тухайн хүүхдээс байрны ойр дээр юм уу хаягийн бүртгэл шаардахгүйгээр тэр хүүхдийг сургууль нь элсүүлэх тэр боломж нөхцөлийг бол бодлохоор хийх ёстой. Хоёрдугаарт сургууль, орон нутаг болон багш бэлтгэх тогтолцоо, за дээрэс нь боловсролын бодлого бүхэлдээ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг тэр тулгамдж байгаа саадуудыг нь арилгахад бүхэлдээ чиглэх ёстой. Энэ нь зөвхөн боловсролын асуудал биш. Хөдөлмөр, халамж, нийгмийн хамгаалал, гэр бүлийн үйлчилгээ, улсын бүртгэл, аймаг нийслэлийн засаг дарга, тамгын газар, орон нутгийн удирдлага, за бөөн сангийн яамч гэдэг юм уу маш олон салбаруудын уялдаа холбоотой хамтын үйл ажиллагааны үр дүнд хийгдэх ажил учраас ийм цогцоорон төлөвлөх шаардлагатай. Тэр дундаа зөвхөн боловсролын асуудал гэдэг юм бол багш бэлтгэх тогтолцоо, үе тэнгийн дээрлэх хэлтэй асуудал, ялгарлан гадуурх хэлтэй асуудал гэдгээс эхлэх шаардлагатай нэн даруй эхлэх шаардлагатай байгаа гэж үзэж байна. Боловсролын төсвийг зохиохдоо хүүхд төвтэй суралцагчдад юу өнөөдөр эрэлт хэрэгцээтэй, ямар хөтөлбөр хэрэгтэй, хүүгүүдийн онцлог хэрэгцээ, хүүгүүдийг боловсрол тогтоон барихад ямар хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой вэ? Өнөөдөр ядуу өрхийн хүүхдүүд боловсролд хамрагдахад ямар саадтай, ямар зардлуудаа дааж өчрөхгүй байгаа учраас боловсролд хамрагдахгүй хоцрогдож үлдэж байна вэ гэдэгт ийм судалгаа үйлчилсэн төсөв нэгдүгээр зохиох хэрэгтэй. Хоёрдугаар боловсролын салбарт зарцуулж байгаа төсвийг зардал гэж үзэх ёсгүй. Энийг ирээдүйдээ хүүхдэд хүнд хийж байгаа хөрөнгө оруулалт эргээд үр өгөөж өгдөг боловсралтай, өөрийн гэсэн мэрэгжилтэй, өөрийн гэсэн төлөвшөлтэй болсон идэвхтэй Монгол улсын иргэн эргээд эдийн засагт байна уу, нийгмийн хөгжил байна уу, улс төрийн амьдрал оролцоондоо идэвхтэй байж нийгмийн халамж хамгааллаас ангид өөрөөгөө бүрэн биеэ дагаад явж ийм иргэнийг төлөвшүүлж чаддаг учраас бид ирээдүйд ядуурлаас урьдчилан сэтэл ажилгүйдлийг таслан зогсоох, ирээдүйд гарах гэмт хэрэг элдв зөрчлөөс урьдчилан сэтэл энэ бүх суурийг боловсролын салбарт тавьж байгаа учраас бид өнөөдөр боловсролыг нэгэн мега төсөл болгож энэ удаагийн засгийн газар төсөв хөрөнгө зарцуулах болов гэж хүлээж ирсэн боловч дандаа дэд бүтцийн зам, цэглэн станц, дэд бүтцийн төслүүдэд мөнгө оруулаад гинэ марцсан юм төсөв хөтлөж байгааг иргэний нийгмийн байгууллага боловсролын эрс бууштай. Тэгээ бичиг үсгийн боловсролын манай Монгол улс бол бас нэлээ дээгүүр хувьтай байт юм лээ. Гэхдээ яг сургууль завсарлалт байгаад байна гэдэг чинь бичиг үсэггүй иргэд байна л гэсэн. Тэгэхээр ер нь ганцхан улсын төрийн суралцааны төвийн багш нар ч юм уу хэсэг бүлэг хүмүүс л сургууль завсарлтыг ингээд анхаарал ингээд явах биш. Ер нь хүн болгоно л яг таны дэргээ сургууль завсарсан хүүхэд байвал тэрийг яг дуу хоолой болоод тэр хүүхдэд ирээдүйд нь туслаад холбогдох газар нь мэдэгдээд хүн болгон тэм сэтгэлтэй байвал болох байх гэж бодож байна. Энд хүүхдэд зодсон байна, тэнд хүүхэд уйлж ийн гэж 108-ыг дуудаал ингээд хүүхдэд өгч шээ. Хүүхд эрхийг хамгаалах үүднээс энтэйг яг ижилхэн бас яг энэ боловсролд хамрагдаагүй хүүхэд байгаа тэрийг та мэдчихвэл эргэн бүр ингээд энэ сэтгэлтэй тэр хүүхдийн төлөө байх юм бол энэ бол амархан бас сургууль завсарлалтад буурах юм шиг санагддаг. Боловсрал бидэнд ирээдүгээ хэрэг гэгээлгээр томоор харах эрхчлөлөг олгодог. Гэвч үн төлбөргүй олгогдох ёстой боловсролын үн, хувцас хэрэглэл, сургууль, ангитай холбоотой хураадаг мөнгө, хүүхдийн гэр бүлийн байдал, амьдарч байгаа орчин, сургууль хүртэлх зам зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөр өдөр өдрөөр нэмэгдэж, жил бүр бүхэл бүтэн 1-2 сургууль дүүрэх хэмжээний хүүхдүүд сургуулаасаа, мөрөөдлөөсөө, ирээдүйн сайхан амьдралаасаа татгалзах шийдвэрийг гаргахад хүргэж байна.